За бясалгалд анхаарах зүйл бол та аль болох саад болохгүй орчинд маш тайван орчинд хийхийг зөвлөж байна. Ялангуяа та машин барихгүй байх, бас тугуунахгүй байх, олон нийтийн тээврийн хэрэгсэл хэрэглэхгүй байхыг одоо зөвлөж байна. Аль болох одоо өөрийгөө маш тайван байх тийм орчинд одоо бясалгалаа хийгээрэй гэж зөвлөж байна. Энэхүү бясалгалыг хийхдээ та сууж болно, эсвэл хэвтэж болно. Та яг өөртөө тохирох байршлыг өөрөө сонгоорой. Хамгийн гол нь та маш тайван өөртөө тухтай байдлыг одоо өөрөө олж сонгоорой. За бясалгалаа эхэлье. 3 удаа эхлээд амьсгалаа авна. Амьсгалаа аваад амьсгалаа гаргана. 1 2 3 та өөрийнхөө дотоод орчин сайхан нэмсгэлийг бэлгэл. Өөртөөгөө мэндэл. Одоо та толгооноос хөл хүртэл өөрийгөө мэдэр. Толгоогоо мэдэр. Нүдээ мэдэр. Нүдээ аажмаар маш хүнд болго. Нүднийхээ бүх булчин сулал маш тайван болго. Нүдээ маш тайван болго. Нүднийхээ бүх булчин сулал, нүүрнийхээ бүх булчин сулал маш тайван болго. Өөртөө маш тайван болохыг өөртөө хүлээн зөвшөөр. Энэ сайхан тайван байдлыг өөртөө бэлгэл. Хүзүүгээ тайвшруул. Цээжээ тайвшруул. Гараа сулал. Маш тайван байдлыг өөртөө бэлгэл. Зүрхээ тайвшруул. Та маш сайхан тайван орчинд байна. Та энергийн хамгаалагдсан ертөнц одоо орчихсан байгаа учраас өөрийгөө маш тайван байлга. Бүх зүйл сайхан болно. Бүх зүйл тайван байна. Одоо та бие сулал. Гарчин бүр хүндэргөөд тайван болчихсон байна. Хөлөө сулал, хөлөө маш тайван болго. Бүх зүйл тайван байна. Одоо та хөлөндөө анхаарлаа төвлөрүүл. Хөлний доороос чинь гэрэлтсэн, цацарсан туяа цацарч байна гэж төсөөл. Энергийн үндэс болсон туяа, улаан шаргал туяа цацарч байна гэж төсөөл. Энэ улаан шаргал туяагаар та дэлхий ээжтэйгээ холбогдож байна гэж төсөөл. Та дэлхий ээжтэй бүх стресс, уур, бүх муу энерги өгч дэлхий ээж энергийн төв болгоцсон. Таны бүх муу энергийг сайхан энерги болгож хувирхан энергийн шугамар танд эрүүлж өгч байна гэж төсөөл. Дэлхий ээжтэйгээ холбогдсон учраас та бүр сайхан тайван болчихсон байна гэж
Би чинь суулраад нэг л гоё тайван нисэж байгаа юм шиг болчихсон байна гэж төсөөл. Дэлхийн ээжтэй бүх муу энерги болон стресс, санаа зовж байгаа бүх муу энерги дэлхийн ээжтэй өг. Дэлхийн ээж минь бидний муу энергийг авч сайхан энерги болгож хуургаад эргүүлж биднэрт өгч байна гэж төсөөл. Маш гоё тайвширсан. Би чинь сулраад нэг л гоё болсон байна гэж төсөөл. Одоо та зулаан дээрээ анхаарлаа төвлөрүүл. Зулаан дээрээс чинь дэлхийн ертөнцөөс алтан шаргал туяа бууж ирж байна гэж төсөөл. Бүх ариун сайхан хайрын энерги бууж ирж байна гэж төсөөл. Одоо та амьсгаланд анхаарлаа төвлөрүүл. Амьсгалаа авах болгонд тэр алтан шаргал туяа таны бүх биеинд орж бүх эдсийг нийтгээж байна гэж төсөөл. Цацрах туяа болгон хүрсэн газар болгон нөө идгээж ариусгаж байна гэж төсөөл. Амьсгалаа гаргах болгондоо та муу энерги бүх муу вирусыг гарч байна гэж төсөөл. Таны биед ямар ч шаардлагагүй бүх муу бодисууд гарч байна гэж төсөөл. Амьсгалаа авах болгонд сайхан энерги орж амьсгалаа гарах болгонд чинь бүх муу бодисууд гарч байна гэж төсөөл. Амьсгалаа авъя, сайхан энерги орж байна. Амьсгалаа гаргая, бүх муу энерги гарч байна. Дэлхийн ертөнцөөс бууж ирэх тэрийг сайхан хайрын энерги алтан шаргал туяа амьсгалаа аржин орж бүх эдсийг чинь эдгээж ив хэрүүл болж байна гэж төсөөл. Таны толгой дох бүх муу бодол, бүх сөрөг бодлыг эдгээж сайхан энерги, хайрын энергийг түгээж байна гэж төсөөл. Амьсгалаа болгондоо та өөрийгөө эдгээж амьсгалаа гарах болгондоо та муу энерги, муу вирусыг гаргаж байна гэж төсөөл. Бидний бие жинхэнэ эрүү сарвал байдлыг өөрөө мэддэг. Тийм учраас та эрүү сарвал байх боломжийг өөрийнхөө биеинд олго. Бидний бие чинь байгаль ихээсээ заяасан жинхэнэ эрүүл мэндийн ухамсартай маш их ухаанд бие юм. Энэхүү сайхан бие та хайрлаж хамгаалж байх хэрэгтэй. Эрүү сарвал байна гэдэг бол байгалийн зам. Энэхүү бодол санааг та бүх бие эргэнтээ түгэй. Дэлхийн ертөнцөөс ирэх тэр алтан шаргал хайрын туяа таны бүх бие эргэтэн төгж эрүү сарвал байх ухамсарыг улам сэргээж байна гэж төсөөл. Бид бүгдээрээ эрүү сарвал байх хэрэгтэй. Эрүү сарвал байна гэдэг бол байгалийн зам. Нийтэс үргэлж шинжлэгдэж бүх муу бодис болон муу вирусыг өөрөө биеэсээ гаргах
Таны хийх үүрэг бол эрүүл хоол идэж, зөв бодол, эрүүл бодол, эерэг бодолтой байх л таны үүрэг юм. Амар хуйтай амарч өөрийнхөө биед өөрийгөө эргүүлжүүлэх боломжийг та олгох хэрэгтэй. Эрүүл сарвал байна гэдэг бол байгалийн зам. Байгалийн хууль юм. Тийм учраас та өөрийнхөө биед амрах боломжийг олгож, эргүүлжих боломжийг олгож байх хэрэгтэй. Энэ бол хүн бидний өөрсдийн үүрэг юм. Бидний бие эрхтэн бол байглаасаа заяасан өөрийгөө эдгэх чадвартай. Та өөрийнхөө биеийг хайрлах хэрэгтэй. Бидний бие хорвоо тосгүй зүйл юм. Та бол энэ хорвоо цорын ганц гайхамшигтай хүн юм. Амьсгалаа агуулганд та дэлхийн ертөнцөөс өтрхөө ертөнцөөс ирэх тэрэг сайхан хайрын энергийг авч бүхийдээсээ итгэх боломжийг олгож байна гэж төсөөл. Амьсгалаа гарах болгондоо муу вирусыг гаргаж байна гэж төсөөл. Энд хамгийн их дэлхийн ертөнцөөс ирэх тэнгэр өтөрхөөс ирэх гэрэл урсан бууж, тал зулаа дээрээс ч урсан бууж яг тэр хэсгийг чинь эдгэж байна гэж төсөөл. Дэлхийн ертөнцөөс ирэх алтан шаргал туяа таныг хамгийн их өвтгөж байгаа хэсгийг чинь эдгэж байна гэж төсөөл. Амьсгалаа болгондоо таныг эдгэх алтан шаргал туяа бууж амьсгалаа гарах болгондоо та муу вирусыг гаргаж байна гэж төсөөл. Энэхүү дасгалыг та өдөр болгон хийснээр өөрийнхөө эрүүлжих энергийг төвчүүлж муу энерги, муу вирусыг өөрөөсөө гаргах чадaltaй болно. Өөрийн байглаасаа заяасан сайхан энергийг төвчүүлж байна гэсэн үг юм. Гараа цээжнийхөө өмнө авсруулад толгоогоо бүхийлгөөд өөртөө талрах энэхүү сайхан өөрчлөлтийг өөртөө бий болгож чадсан өөртөө талрах. Тэгээд амьсгалаа 1 2 3 хөлөө аажмаар хөдөлгөөд, гараа аажмаар хөдөлгөөд одоо нүдэ аажмаар нээж болно.
анхаарал татж байгаа хамгийн таныг сэтгэлээ чинь зовоож байгаа хэсэгтээ анхаарлаа төвлөрүүл. Тэр хэсэгтээ сарыг шинжлэх чадвартай тийм сайхан бий юм. Энэхүү хааж болдошгүй юм сайхан бие та өдөр болгон хайрлаж, өдөр болгон эрүүл сарвал хоол өгч, сайхан амрах үед нь амрааж байвал бидний бие бидний хүссэн бүхнийг өгч чадах тийм л чадaltaй юм.